шинэ коронавирусын халдвар тархсан бүх улс орнууд судалгаагаа хийгээд эхэлсэн. Тухайн улсын иргэнд энэ шинэ коронавирусын халдвар хэрхэн нөлөөлж байна? Онцлогын эмчилгээ нь ямар байх юм? Хүнийг гентэй холбоотой байна уугүй юу гэд олон асуудлыг судлах, шийдвэрлэх ингээд дэлхийн хамтын нийгэмлэгтээ дэлхийн эрдэмтэн судлаачтай бид бас хөл гар нийлүүлэн ажиллаж энэ чиглэлд оновчтой онцлогын эмчилгээний үйл ажиллагаагаа чиглүүлэхэд бол чухлаа гэдгийг би та бүхэндээ хэлхийг хүсэж байна. За өнөөдрийн хувьд бол манай эрдэмтэн мэргэдийн хувьд анагаахын шинжилгээ ухааны чиглэлээр олон тулгамдсан асуудал, олон хилцэх асуудал байсан байж таараа. Тэгвэл хүн төрөлхтөйг онцлоход байгаа хамгийн чухал асуудлыг барьж авч хэлцэж байгаад маш их баяртай байна. Энэ нь цаашдаа COVID-19-ийн онцлогоо шинжилгээ, эмчилгээний чиглэлд тодорхой хувь нэмэр оруулсан ийм чухал эрдмийн чуулган болно гэдэгт би огт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлж байна. Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье. Коронавирусын тархалтыг таслан зогсоох хэрвээ дэгдсэн гарсан үед ямар хэмжээнд цаг ардгүй арга хэмжээ авах ёстой бэ гэдэг ажлын хүрээнд 2 дугаар сарын 21-ний өдрөөс эхлээд дэлхийн шилжилт хөтөлбөрийн байгууллагатай хамтран нийслэлийн бүх орц гарц дээр бид иргэдэд зөвлөмж өгдөг, хяналт тавьдаг, за мөн асуумж авдаг, мөн бусад мэдээллийг авч цахим бааз суурь бэхжүүлж чадсан. Энийгээр Монгол улсын нийслэл дэлхийн олон улсуудаас анх удаа энэ коронавирусын үед зорчилт хөдөлгөөнийг цахим хэлбэр шилжүүлж хяналтантай авсан хот болсон. Урд нь бол Эбола вирус бусад дэлхийн нийтэд тархсан өвчний үед энэ системийг ашиглаж ирсэн юм байгаа. Тэгэхээр салбарын хамтын ажиллагаа уялдаа холбоо бол бидний ирээдүйн аюулгүй байдал амьдрал ахуйд бол чухал нөлөөтэй. Тэгээ нийслэлийн маань бас үйл ажиллагаа иргэд оршин суугчид маань эрүүл байж үйл ажиллагааны хэвийн байх бүх боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байгаа нийт салбарын за мөн тэр дундаа эрүүл мэндийн байгууллагын салбарын ажилтан албан хаагчид, асрагч, эмч, сувилагч, үйлчилгээний ажилтан гээд бүхий л салбарынхаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Энэхүү чуулганд цахимаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгч Сергей Дёрдица болон Бүгд найрамдахтад улс, Оросын улбаны улс, Япон улс зэрэг эрдэм шинжилгээ судалгааны өндөр туршлагатай орнуудын элтгэгчид COVID-19 вирусын эмнэлэг зүйн болон нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр өөрсдийн судалгаа, туршлага, статистик дүн мэдээ, зөвлөмжийг хэлэлцүүлсэн юм а. Энэ удаагийн эрдмийн чуулган нь Zoom аппликейшн ашиглан 4 улсын эрдэмтдийг хамарсан анхны онлайн чуулган болсноор онцлогтой байлаа. Мөн цахим уралдааныг олон нийтийн сүлжээгээр шууд дамжуулснаар коронавирустэй холбоотой академик нотлохонд суурилсан мэдээллийг олон нийтэд түгэж, урьдчилан сэргийлэх, эмчилгээний өдөртөмж боловсруулах зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхэд чухал хөв нэмэртэй юм а. Манай улс бол халдварын тохиолдол анх гарсан тэр даруйд нь бараг 2 хоногийн дотор арга хэмжээнүүдийг авч эхэлснээр өнөөдөр дотоодын халдваргүй зөөвөрлөгдсөн 141 халдвартай ийм орн байна л да. Тэгэхээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас улс орнуудыг халдвар авсан тохиолдлын тоогоор 100,000-аас 1000-аас 10,000 гэт ангилсан байгаа. Мөн бас 4 үе шатанд ангилсан байгаа л да. Тохиолдол багтай цар тахлын хэмжээнд бүх ард түмнийг хамарсан гэх жишээтэй. Тэгэхээр манайх бол тохиолдол дундчтай ийм орны тоонд явж байгаа нь бид арга хэмжээг цагаалгүй авсан ийм ач холбогдол байгаа. Тэгэхээр яг энэ цар тахлын үед ард иргэдийнхаа эрүүл мэндийг сахин хамгаалахын төлөө нүд цавчилгүй хөдөлмөрлсөн яг тэр жинхэнэ газар дээр нь ажилласан эмч нар маань тэр эмнэлэг зүйн тэр эмчилгээнийхаа туршлагаас бас ярих хэрэгтэй байгаа. За яг эрдэм шинжилгээ судлалын зүгээс энэ коронавирус гэдэг нь төрүүчийн цар тахлуудтай харьцуулахад юугаараа ялгаатай юм гэдэг тал дээр дэлхийн нийтийн болон манай эрдэмтдийн судлаач харьцуулсан дүгнэлтүүдийг хийх ийм чухал эрдэм судлалын ажлуудыг хилцүүлэг болох юм.